шийдвэр гүйцэтгэхийн шүүгээс өрүүлсэн гүйцэтгэх хуудсыг хүлээн авч хууль засан шаардлагад нийцсэн эсхийг хянаж ажлын 3 хоног дотор багтаан тухайн гүйцэтгэх хуудсыг цахимцаанд бүртгэн хувийн хэргийг тойрон хариалах шийдвэр гүйцэтгэж хуваарлан ажиллана. Алах шийдвэр гүйцэтгэгчээс тойргийн дагуу хуваарлагдсан гүйцэтгэх баримтчгийг хүлээж аваад төлбөр төлөгч болон төлбөр авагчдыг дуудан ирүүлж эрх үүргийн танилцуулал өгч эд хөрөнгийн мэдүүлгийг гаргуулна. Үйл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн лавлгааг төрийн байгууллагын цахим системээс гаргуулна авч ажилладаг. Төрийн байгууллагын цахим сангаас төлөөлөгчийн нэр дээрх хөрөнгө илэрсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгө бүтэмжлэх, хураах, хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэдэг. Бүтэмжлэх ажиллагаа нь тухайн хөрөнгийн зарчмын эрхийг төлөвлөх болон төлбөр авах шийдвэрлэх, худалдан борлуулах чиглэлтэй үйл ажиллагаа. Хураах ажиллагаа маань хөрөнгө бүтэмжлэх ажиллагааны дараа хийгддэг ажиллагаа бөгөөд дуудлага худаа явагдахын өмнөх шийдвэрлэх ажиллагаа юм аа. Хөрөнгөний үнэлгээ хийгдэхдээ тухайн хөрөнгөний үнэлгээний ажиллагааг төлбөр төлөгч болон төлбөр авагчдаас харьцан тохиолдсон үнэлгээгээр болно. Шинжээшээр үнэлж хөрөнгийг үнэлгээг хийгддэг байгаа. Үйл хөдлөх хөрөнгөний дуудлага худалдаа маань тухайн хөрөнгөний үнэлгээний 70%. Хоёр дахь дуудлага худалдаа маань тухайн хөрөнгөний үнэлгээний 50%. Үйл хөдлөх хөрөнгөний дуудлага худалдаа маань 2 сарын хугацаанд зохион байгуулагдахаар хуулиндээ заасан байдаг. Хөдлөх хөрөнгө маань мөн адил 2 сарын хугацаанд гарч оруулахаар хуулиндээ заасан байдаг. Дуудлага худлаа зохион байгуулж явагдсны дараа төлбөрийг дараах байдлаар хуваарлан болгоно. Хувь тэнцвэл жишээ дарааллын дагуу дараалал хариуцахгүй гэсэн 3 зарчмаар борлогыг хуваарлана. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дараах үндслээр дуусгар болно. Үүнд төлбөр төлөгч маань төлбөрөө бүрэн төлснөөр, төлбөр авагч төлөгчтэй эвлэрч харилцан тохиролцсноор, мөн төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзсан үндслээр тус шийдвэр ажиллагаа дуусгар болно. Ойлгож сонсъё. Зөвлөж тайлбарлая. Нэгдэж байна.